За өнөөдрийнхөө сэдвийг эхлүүлье да. За элсэн чихэр гэдэг. За ер нь бол чихэр гэдэг маань анханасаа цул маш өндөр их хэмжээний энерги. Тэгэхээр бол яг одоо байгалийн цул энергитэй хамгийн их одоо дөхөж очих хүнс гэсэн. За тийм их энергийг агуулдаг гэхээр бас нөгөө талаас нь бас харах хэрэгтэй тийм ээ. За нэг талаасаа чихэр бол зүгээр л нэг чихэрлэг амт төдий зүйл биш ээ. За сая хэлсэнчлэн энерги агуулж байдаг. За мөн аз жаргал гэж зүйлийг үүсгдэг. Аз жаргалын дааврыг ялгаруулж байдаг тийм ээ тархинд. За ийм зүйл байна. Тэгэхээр чихэр маань хоёр молекултай глюкоз буюу булчин болоод тархийг энергиэр хангаж байдаг ийм чухал үүрэгтэй зүйл байх нэ тийм молекултай байна. Тэгэхээр тархийг энергиэр хангана гэхээр хүний тархи бол одоо биетэй харьцуулахад маш бага хэмжээг эзэлж оршиж байгаа тийм үү биетэйгээ харьцуулахад. Гэхдээ маш өндөр хувийн одоо нийт биеийн 20-25% энергийг зарцуулж байдаг гэсэн үг. Тэр энергийг хүлээж аваад ашиглаж байдаг. Тэгэхээр энийг бол одоо чихэрэнд дагуулгадаг глюкоз маань нөхөж байдаг байх нэ. За нөгөөх молекул нь бол фруктоз гэсэн молекул байна. За энэ бол элгэнд очиод нөгөө олон асуудлуудыг үүсгэхэд байдаг болдог нөхөр нь байх нэ. За энэ бас бидний биеийн цадах гэдэг мэдрэмжийг багасгадаг гэсэн үг. За ийм нэг сайн талтай, нэг сөрөг талтай ийм хоёр молекултай зүйл байна. За тэгээд нөгөө сөрөг талынх нь үүдлээс болоод одоо маш олон төрлийн өвчин үүсгэж байдаг. За энийг бол хавдар, альцгеймер, зүрхний шигтэс гэдэг эднээс нагуулад нэрлүүл маш олон төрлийн өвчин байна. За бид одоо түрүү хэлсэнчлэн өнөөдөр бүгдээрээ энэ бүхний талаар тодорхой хэмжээний ойлголттой, сахарын нөлөөг тодорхой төвшөнд мэддэг, татгалзах шаардлагатайг нь цаанаа ойлгодог учраас ийм тийм хортой, ийм өвчин үүсгдэг гэдэг ойлгомжтой зүйлсийн талаар ярихгүй. За одоо чихрийг бол анх хүн төрөлхтөн цэвэр байгаль дээрээс нь буюу жимснээс за эсвэл яг зүгийн балнаас ч гэдэг юм уу. За эсвэл чихрийн нишинг гэдэг ургамал чигээр нь. За хамгийн одоо их түгээмэл хэрэглэегүй бага хүүхэд тийм ээ. Эхийн сүнээсээ чихрийн хэрэглээг одоо буюу энергийг авч идэг. Тэгэхээр эхийн сүг гэдэг бол маш өндөр одоо уурга. За тэгээд эрдэс бодис олон зүйлийг амин чухал анхны одоо хүүхдийн хэрэгэлдэг зүйл тийм ээ. Тэгэхээр энийг анх үйлдвэржүүлээд энэ хэлсэн сахар гэдэг зүйлийг үйлдвэржүүлээд тийм хэлсэн кристалл болгоод гаргаж эхэлснээс хойш авснаас хойш асуудлууд үүсэж эхэлсэн байх нэ. Уул нь бол байгаль дээр байгаа зүйлээс нь одоо хэрэглэхэд биднэрт бол тэр энерги нэхүүсвэр болоод байж идэг юм зүйл байна. Тэр чихэр буюу тэр өндөр энергийг бид туслах, за түүнд зохицох, дагалдах микроорганизмуудтай нь за тэгээд устай тийм үү гэх мэтчлэнгээр хэрэглэх ёстой байдал. За нэг ёсондоо биедээ зөв шингээх нөхцөлтэй байтал тэрийг нь бол цул сахарыг нь чихрийн нишингнээс
гаргаж авснараа тэр их энерги бид шингэлгүй таргалтыг үүсгэж эхэлсэн баг нэ. За тэр туслах, дүүн дагалдах, цогцох микроорганизмуудтай, устай зүг хэрэглэнэ гэдгийг жишээлбэл одоо алимн дээр аваад үзэхэд ойлгомжтой болно гэсэн үг. Тэр алимыг бид нар та эзнэрээ мэдээж тэр алим дотор байгалийн элсэн чихэр гэдэг зүйл бол агуулгадж байдаг тийм ээ. Тэгтээ дагалдаад одоо тэр алимнд ус олон төрлийн тэр сахарыг шингээхэд бид одоо шингээх туслах олон төрлийн микро туслах организмууд нь байж идэг учраас бид сөрөг нөлөөлөл үүсгдэггүй байх нь. Тэгээд энэ их энерги бид шингэлгүй таргалтыг үүсгэж эхэлдэг. Мэдээж таргалтыг дагаад өвчлөл үүснэ. Яаж вэ гэхээр хит их чихэрлэг сахарын агуулмжтай хүнс идснээр хүний цусан дахь сахар байгальд ирэх чихэр идснээс огцом өсдөг байна. Тэр даруй өсдөг. Байгаль дээр идэх одоо алимыг идлийхэд бол сахарын хэмжээ алгуурхан өсөөд тэгээд буцаад хэмжээндээ ордог бол цул сахарыг айлгаад аваад хэрэглэжээр тэр цусан дахь сахарын хэмжээ огцом өсөөд энэ огцом өсөлтийнхөө үр дүнд буцаад огцом буурдаг. Эсвэргээрээ хит хүчтэйгээр өсөөд хит хүчтэйгээр ундаг байна. Яг энэ уналтын үед хүн илүү өлссөн мэдрэмжийг хүлээж авдаг. Угаасаа нөгөө фруктоз гэдэг молекул нь бол хүнийг өлсгөх талх тавьдаг гэсэн шүү дээ. Ингээд төргөө олны газрууд яагаад чихрийн сироптой буюу нөгөө хийжүүлсэн ундаа кола, пепситэй хамт маркетинг хийдэг шалтгаан нь ерөөсөө л энэ байна. Ер нь бол сахар нь өлсгөлэн өлөн байдлыг өдөөж өгдөг гэсэн. Тэгээд тэр хэрээрээ зохисгүй хооллолтыг бий болгодгоо гэсэн үг. Зохисгүй хооллолт маань маш олон асуудлуудыг хараасаа дагуулна гэсэн үг. Энэ бол бүр тусдаа авч үзэх ёстой асуудал болоод байгаа гэсэн үг. Зарим хүн дуун сонсохдохгүй шүүн. Ингээд ер нь бол зохисгүй хооллолтыг ингэж үүсгээд үүгээрээ дамжуулаад олон төрлийн зөвхөн одоо сахарнаас үүдсэн тэр өлсгөлөнгөөс болоод маш их өлсөх мэдрэмжийг төрүүлснээр маш их идэх хүслийг өгдөг одоо тархалтаас үүсэх маш олон төрлийн өвчлөлийг бас давхар үүсгээд байдаг нэ. Тэр хүмүүс цаашлаад одоо энэ бол 1920 дугаар зуунд л юу гарч ирсэн тийм ээ. Төргөө хоол бол 20 дугаар зуунд л Америкийн оронд үүсэж байсан зүйл. Цаашлаад 20 дугаар зуундаа сахарын тэр таргалуулах шинж чанар буюу зүгээр калорийг нь химийн аргаар багасгаад өөрийнх нь нөгөө таргалуулах шинж чанарыг нь багасгаж байгаа гэсэн үг шүү сахарын. Тэгээд тэр сахарын чихэрлэг шинж чанарыг нэмж олон төрлийн сахар орлуулагчдыг нээн илрүүлсэн. Ингээд өстөл тоглож өгсөн гэхэд бол ийм сахаруудын хор хөнөөлийг одоо ч бүрэн дүүрэн судлаагүй байгаа бөгөөд химийн аргаар гаргаж авсан энэхүү калоригүй сахар орлуулагч харин ч тухайн зүйлийг одоо нөгөө өлсөх мэдрэмжийг улам их өдөөж өгдөг гэдэг нь бол тогтоогдсон байгаа юм байна. Тэгээд бас сахар хэрэглэх сэдлийг өдөөж өгдөг байна. Тэгэхээр ялгаа байхгүй л сахар нь өөрөө калоригүй ч гэсэн дагаад нөгөө өөр зүйлийг идэх хүслийг нь өдөөгөөд өгчдөг учраас ямар ч дүндэд дүн ялгаа байхгүй. Харин ч бүрийн одоо химийн аргаар гаргаж авсан энэ сахар орлуулагчид бол цаанаа бас тэр химийн арга гэдгийг бодоод үзээр маш олон төрлийн хортой зүйлсийг өөртөө агуулсан байх боломжтой. Бүрэн дүүрэн судлагдаагүй гэсэн. Тэгээд
энэ дээр бол эхэндээ сахар буюу эсэн чихэр маш ховор байсан. Бүр дөнгөж одоо зөвхөн халуун оронд ургадаг. За ийм ховор байсан тул зөвхөн дээдсийн хүнс байсан. За энэ бол нэлээд дээр үеиг ирж байгаа шүү. За дөнгөж Европ буюу баруун орнуудад дэлгэрээд байсан үед. За тэгээ энэ үед бол баян тансгийн баталгаа гэж үзэгддэг байсан ба барууныхан сахараар олон төрлийн баримл хийж гэртээ цайзтаа байршуулж за тэгээд яг өөрсдийн зэрэг зүйн дагаа илэрхийлдэг, гангардаг байжээ. Одоо харин одод үзэх юм бол эсэргээрээтэй хөрөнгө чинээтэй байх тусмаа аль болох сахаргүй бөгөөд органик хүнсийг илүүд үздэг болчихсон. За харин яг хямд төсөр өргөн хэрэглээний зүйлс бол өндөр сахарын агуулмжтай байх гэдэг тий. За сахар байгаа нь тодорхой чихэр жимснээс гадна бидний төсөөлөөгүй зүйлсд маш ихээр байгаа тань л та. Ер нь бол одоо өнөөдөр бид нар сахараас хэрхэн сэргийлэх вэ талаар ярина. Тэгэхээр сахараас хэрхэн сэргийлж, сахарыг одоо хэрхэн хэрэглэхгүй байх вэ гэхээр сахар орсон зүйлсүүдийг мэддэг байх шаардлагатай болчихдог. Тэгэхээр сахар маань одоо яг одоо энд сахар байгаа нь ойлгомжтой гэсэн тэр чихэр жимснээсээ гадна бидний одоо энэ сахартай гэж юу гэж бодохоор зүйлсүүд маш ихээр агуулгадаад байгаа. За энэ шалтгаанаас одоо нэг хүн одоо нэг өдрийг огт сахаргүйгээр өнгөрөөх нөхцөлийг хомиж агшаасан байна. За энд юу нөлөөлж байна гэхээр үйлдвэрлэгчдээс шалтгаалсан тэр амтны дайн явагдаад байна нэг талд. Нөгөө талаасаа хэрэглэгчд буюу бид нарын ухаан орж эхлэхээс ахуулаад сахарын өндөр агуулмжтай хүнсний хэрэглээнд өсөж төрнөж байгаа. За энэ зүйл нөлөөлөд байна. Тэгэхээр сахар болоод юу н альва амт мэдрэх мэдрэмж хүн төрөлхтний дунджаар муудаад байгаа гэсэн. Сахар давс аль нь орж байгаа. Сахар давсны хэрэглээ өсөд байна л гэсэн. Тэгээ энэ дунджаар хэдийн хэмжээний тэр чихрийг амтлаад сэтгэл ханамжийн цэг гэж байт юм байна л да. Тэрэнд хүрэх вэ гэдэг нь одоо нэмэгдээд байна гэсэн. Тэгэхээр багдуулбал бид нар амтыг альва амтыг одоо мэдрээд багдуулбал энэ амт сул амттай байна. Ихтүүлчихвэл нялуун байна гэд мэдэрдэг тий. За тэг яг тэр дундаж тохирсон тэр тухайн хүний хувьд тохирсон тэр амтыг мэдрэх одоо оргил цэг гэж байгаад байна л та. Яг голын цэг гэх юм уу дундаж цэг. Тэгэхээр энэ зүйл маань тэр нялуун гэдэг рүүгээ цаг өсөх тусам нэмэгдээд өсөд яваад байна гэсэн үг. Улам л хүмүүс нялуун юм дурлаад байна гэсэн үг. Тэгэхээр угаас одоо чихэртэй бүтээгдэхүүнээс гадна төрүүлсэн чинь чихэртэй гэж боддоггүй олон бүтээгдэхүүнд их хэмжээний энэ сахар агуулгадаад байгаатай энэ холбоотой. Тэгэхээр одоо бидний хувьд бол орой хоолой, за эсвэл өдрийн хоолой чихэртэй олж идсээр ирсэн байна. За энэ 70 сахартай хүмүүсүүд за эндээс дурдаад явъя. Тэгэхээр олон төрлийн соуснууд бүгдээрээ сахартай байна. Энэ дээр барбекю соус тийм ээ. За энэ бол 100 граммд барбекю соуснд 30 грамм за түүнээс дээш буюу бараг хагасан шахуу чихэр сахар агуулгадчихдаг. За дараагийн нэг зүйл кетчуп байна. За мөн адил 100 граммд 30 грамм шахуу сахар агуулгадаг. За тэгээд жимсний 100% шүүс гэсэн өртлөө дандаа ярилгийн одоо хаяг шошхыг уншихгүй бол ер нь бол тэр бүтээгдэхүүний 95% нь хуурамч байдаг. Хүнийг залдсан. За тэгээд тэр бичгээрээ хуурсан тийм зүйлс багтдаг. За мөн цагаан талах бусад бүх төрлийн олон төрлийн соуснд орсон хэлсэн тийм ээ. За энэ дээр терияки соус, сой соус, пастаны соус гэдэг маш өндөр хэмжээний сахарын агуулмжтай. Ер нь бол төөж аваад нэлээд өндөр хэмжээний сахарын агуулмжтай зүйлсүүдийг хэлээд байгаа шүү. За тэгээд хатаасан жимсүүд бол маш өндөр сахарын агуулмжтай байна. За тэгээд өглөөний цай гэдэг нэг бид нар
хэрэглээд байдаг те сүүлийн үед их хэрэглэдэг болсон. Америкийн хүмүүс бол Америкчууд бол маш их хэрэглэдэг нөгөө сериал гэдэг те өглөө нэг хүүхдүүд нь сүйдээ олж идэт байдаг. За энэ үр тариа бол маш бас өндөр сахарын агуулмжтай байдаг охин нь. За энэ бүгд дээр нэмээд одоо бол энэ маш ярихгүй болохгүй болчиход байгаа нэг зүйл бол энэ Азийн өмнөд Азийн орнуудын хоолнууд байгааднаа. Энэ дундаа Хятад, Тайланд, Вьетнам, Солонгос хоолнууд тийм ээ. За Монголд бол Хятад, Солонгос хоол бол одоо маш их. Энэ бүр онцлоод хэлбэл Солонгос хоол бол одоо бараг Монгол хоолны газраас их болох гэдэг тийм хөдөлгөөнд бол. Тэгэхээр Солонгос хоол хаана л байна вэ? Тэр Солонгос хоолууд байгаад байна. Тэгтэл тэр монголчуудын одоо бидний дурлаад байгаа нөгөө гол хооллууд нь бүгдээрээ өндөр сахартай. За энэ дээр нэрлээд явах юм бол нөгөө булгоги, тактуритан, за догбууги гэдэг. За жантай говь бас энэ хятадтай орох бах эсвэл солонгос хоолны газар байж идэг. Эдгээр дандаа сахарын агуулмжтай. За дээрээс нь нэмээд энэ газар одоо хоолны газрууд бүгдээрээ нөгөө соусуудыг хэрэглэдэг. Терияки, сой соус тийм ээ. За ингээд яг монголчуудын гол иддэг хоолнууд бүгд сахарын өндөр агуулмжтай байгаад байна. Тэгэхээр энэ зүйл бас нэг талаараа солонгос хоолнд дурлаад байгаа шалтгаан нь бол ерөөсөө бас нэг сахарын донтолт тийм нөлөө байгаад байгаа байх нь шүү. За мөн одоо сахар биш ч гэсэн биеинд ороод сахар болоод сахарын болоод задарчдаг ийм бүтээгдэхүүн байна л да. Энэ бол крахмал гэдэг зүйл байна. За крахмал нь цагаан удаа талах төмөс болоод эрдэнэ шишин дагуулгадчих байна. Тэгээ биед ороод задрахаараа ерөөсөө яг л сахарын үргийг гүйцэтгэдэг. За тэгэхээр яг нь зорж чихэр авч идэхгүй өөрийгөө чихрийн хэрэглээ бага хүн шүү гэж бодож байсан ч гэсэн өдрийн тэр чихрийн нормо аль хэдийн дагуулчихсан байх гэдэг юм тийм ээ. Өөрийн мэдлэгүйгээр. За үүнээс гадна альва зүйлийн орц найрлаганд элсэн чихэр гэж шууд утгаар нь биччихдэг байх нэ. Хоёр дахь утгаар нь буюу 70 утгаар нийт 61 янзаар сахарыг бичдэг байна. Тэгэхээр энэ бол нэг төрлийн бас цаана төөрөлтүүлэх үйл ажиллагаа яваад байна тийм ээ. За эндээс бас л дурдаад явъя. Ууршуулсан нишингний шүүс. За тэгээд жимсний концентрац. За бор сахарын сироп, олон төрлийн сироп гэдэг ардаа ерөөсөө сироп гэд биччихсэн л байх юм бол тэр бол сахар гэсэн үг. За тэгээд ойлгомжтой бор хэлсэн чихэр, наргил модны самрын хэлсэн чихэр, цангисны шүүс. За тэгээд эдгээр нэршлүүдээс гадна ардаа ооза гэдэг төгсгөлтэй бол бүгдээрээ тэр бол сахар. Жишээлбэл сахароса, глюкоза, декстроза, фруктоза, лактоза гэвэл эдгээр нь бүгдээрээ л өөр нэртэй боловч цаанаа яг нь сахараа л илэрхийлээд байна. Тэгэхээр энэ бол нэг талдаа сахаргүй юм шиг харагдболох арга техник болоод идэх байх нэ. За тэгээд эндээс бид нар юуг ойлгож авах вэ гэхээр юуг сахартай гэдгийг одоо бид нар мэдээд авлаа шүү дээ. Тэгэхээр эдгээрээс татгалзах хэрэгтэй байгаад байна. За сахар бол тодорхой хэмжээний донтолтыг үүсгэдэг ямар ч ялгаа байхгүй. Тэгэхээр зарим одоо их сурвалжууд авснаар бол нөгөө хар тамхи кокаин гэдэг зүйлээс илүү донтолтыг үүсгэдэг гэсэн байл. За тэгтээ энийг бол яг маш өндөр хэмжээний донтолтыг үүсгэдэг учраас хэлсэн байх. Тэгэхээр тодорхой хэмжээний донтолт үүссэн. За тэгээд бидний бие махбод дасан зохицчихсон байдаг энэ сахартай. Тийм учраас өөрсдөө бид нар буцааж гарахын тулд бас л аажмаар өөртөө дасгаж сахарын хэрэглээ багасгах нэ. За тэгээд өөрөө одоо мэдрэмжээрээ сахарын хэрэглээгээ багасгаад цул сахар иддэг болоод за тэг яг сахар хэрвээ идэх гэвэл байгаль дээр байгаа тэр байгалийн сахарыг л
Одоо жишээлбэл хамгийн одоо үнэн мэдлэгээр өмнө нь ярьж байсан хэрвээ сахар идье гэж авал ядаж одоо зөвгийн бол хэрэглэх хэрэгтэй. Зөвгийн бол давхар маш олон ашиг тустай. Зөөвөрлөгдөж ирсэн, арай сөөвөрлөгдөж ирсэн ийм хүнс тэжээл гэж ярьж ирсэн тийм ээ. Тэгэхээр тэр зүйлсийг орлуулад хэрэглээд сахар одоо энэ дээр дурдсанчлан олон зүйлсийн сахараас татгалзах нэ. Яг өөрөө 100% ямар нэгэн сахар хэрэглэхгүй болсон үеэс эхлээд маш хурдан хугацаанд бол сахараас бүрэн дүүрэн дахиж одоо хүсхэргүй гарчихдаг байна. Тэгэхээр эхлээд тэр сахарнаас баг багаар бие дасгаж гарах үйл ажиллагааг хурдан түргэн гүйцэтгээд биедэд дасгаад гаргачих юм бол яг сахар хэрэглэхгүй болсноос хойш 5-аас 10 хоногийн дотор л ер нь хүний бие буцаад сахаргүй одоо юунд насаад эхэлдэг гэсэн үг. Сахараас бүрэн дүүрэн татгалцснараа 5-аас 10 хоног л шаардлагатай байдаг байна. За тэгэхээр энэ дээр бол сахараас бүрэн татгалцснаар биед гарах өөрчлөлтүүдийг нь дурдаад явбал. За эхний 14 хоногийн өөрчлөлтийг л хэлье. За тэгэхээр эхний хоног бол мэдээж бага зэргийн сэтгэл готролд ордог байна. Гэхдээ яг бага эхлээд тодорхой хэмжээнд бие дасгачихсан сахарын хэрэглээгээ багасгачихсан учраас гайгүй. Ерөнхийдөө бол яг дунджаар 3-аас 4 цагийн хугацаатай тэр сахарыг нэхэх мэдрэмж бол орж ирдэг ээ. За тэгээд үүнийг дагаад 3-аас 4 цагийн хугацаанд бас өлсөх мэдрэмж орж ирдэг гэсэн байна. За 2 дахь өдөр инсулины мэдрэмж өсөж эхэлдэг. За энэ юу гэлээд тэгэхээр цусан дахь сахарыг их хэмжээгээр буцаагаад энерги болгож чаддаг болгоно. Өмнө нь бол нөгөө тэр их хэмжээний сахараа энерги болгож чадалгүйгээр нөгөө чихрийн шижин тийм ээ үүсэх шалтгаан нь ерөөсөө л энэ. Маш их энерги орж ирээд идэг. Тэрийгэ өөртөө биедээ шингээж чадахгүй цусандаа хоримтлуулад идэг. Ингээд яах нь асуудал үүсдэг байсан бол одоо 2 дахь өдрөөс ахвалаад энэ нь багасаад ирдэг байна. Энерги болгох нь одоо ихсээд ирдэг гэсэн үг. За 3 дахь өдрөөсөө бие махбодын өвдөлтүүд багасч эхэлдэг. За энэ тэнд хөшиж өвддөг. Энэ тэнд хатгуулдаг те. Энэ шалтгаангүй өвдөлтүүд багаснаа гэсэн байна. За 4 дахь өдрөөс сахарт шунахаа болж эхэлнэ. Сахарыг ер нь хүсхээ болно. За 5 дахь өдрөөс нүүр царайны хаван бууна. 6 дахь өдрөөс булчин журмс чангарна. 7 дахь өдрөөс хоол хооронд өлсөх мэдрэмжгүй болно гэсэн байна. Тэгэхээр нөгөө 3-аас 4 цагийн хугацаанд өлсөд байдаг тийм үү. Нэг хоол идчихэд дундуур нь дараагийн хоол болтлоо. Өдрийн хоол идсэн бол орой хоол болтлоо. Өлсөх мэдрэмж төрөөд идэг нь бол сахартай холбоотой байсан байна шүү дээ. Тэгээд яах нь вэ? Энэ зүйл маань багаснаа. За 8 дахь өдрөөс хоол хүнсний амт илүү мэдрэгдэж эхлэх нь байна. Илүү амттай болж ирнэ гэсэн үг. Нөгөө амтлах мэдрэмж сайжраад эхэлнэ. За 9 дахь өдрөөс өдрийн 3 цагаас хойш ядраад байдаг нь багаснаа гэсэн байна. Тэгэхээр энэ бол дунджаар гаргасан мэдээлэл. Ерөнхий одоо ажил хийдэг 8 цагийн ажилтай юм хүмүүс маань бол өглөө ажилдаа ирээд өглөөнөөс ахвалаас хойш ажиллаад өдрийн 3 цагаас хойш цаанаасаа ядрах мэдрэмж төрж эхэлдэг гинэ. Тэр энэ зүйл маань бол багасж ирнэ. За 5, 6 хүртлэе бол ямар нэгэн ядралгүйгээр ажлын өдрийг бол дуусгах гэдэг. 10 дахь өдрөөс жим буурч эхэлнэ. За энэ бол одоо бүр та бүгдэд одоо хэлмээр ялангуяа дээд чатанд бол жингээ бид нар өөрсдөө барих, за жингээ зохицуулах
бас нэг тийм гараад ирдэг тийм ээ. Тэгэхээр илүүдэлчин гэдэг бол бидэнд ерөөсөө хэрэгтэй зүйл биш. Тэгэхээр яагаад одоо би махаа идэхгүй байна? За хоолоо багасгахад байна. Тэгсэн мөртлөө л жим маань ерөөсөө нэг тэвэндээ байгаад байна гэдэг. Эн чинь нөгөө нэг сахарын нөлөө байх нь байна шүү. Тэгэхээр сахарыг огт хэрэглэхгүй болоод 10 хоносноос хойш жим буурч эхэлдэг байна. За 11-р хоногоос бидний энерги өснө. За угаасаа яг нь энергийг бүрэн дүүрэн хувиргаад шилжүүлээд орж ирж байгаа энергийг хувиргаад хүлээж аваад тахаар яг нь бидний өөрсдөө энерги өсөх нь шүү дээ. Ядрахгүй болоод байгаа шалтгаан энтэй холбоотой. 12 дахь хоногоос арьс, гоёмсог, цэвэр болноо. 13 дахь өдрөөс зан ааш, ерөнхий бидрийн зан ааш сайжирч эхэлнэ. За тэгээ сайн унтаж амардаг бол 14 дахь өдрөөс амьдралд эргээд хайртай болно. За ийм зүйл байгаад байгаа. Тэгэхээр ер нь бол сахарыг багасгаж яваад огт сахарын хэрэглээгүй болсноос хойш 14 хоног болоход ийм олон төрлийн эерэг өөрчлөлтүүд гарч эхлэх нэ. Тэгэхээр ер нь бид нар одоо сахар гэдэг зүйлийг анханаас нь хэлсэнтэй энэ зүйлийг хэлэхэд сахар бол анханасаа сул энергитэй хамгийн төхөж очих хүнс гэж хэлсэн. Тэгэхээр бид нар сахар бол тодорхой хэмжээнд байх ёстой зүйл гэдгийг бас ойлгосон баг. Тэгэхээр энергиэр одоо бүрэн дүүрэн хооллогч болдоггүй юм бол тэр болтлоо бид нар бага хэмжээний чихрийг хэрэглэхээс үр арга. За авчрын чихэр бол өндөр энерги агуулмжтай. Гэхдээ тэр нь дандаа цэвэр байгалийн чихэр байх хэрэгтэй гэдгийг бүр онцлмоор. Байгалийн гаралтай биш шүү. Ямарваа нэгэн үйлдвэрийн дамжлагаар дамжаагүй байх тусмаа тэр цэвэр энерги болох одоо чихэр гэсэн үг. Тэгэхээр би энэ дээр чихэр гэхээр нэг одоо арай эергийг нь хэлээд сахар гэхээр сөрөг зүйлийг нь хэлээд байгааг анзаарсан баг. За тэгээ энэ бүх зүйлийн эцэст нь этрогорууд маань өндөр дэд гэрлэн биетүүдийн хувьд манай дэлхийд ирэх сахар гэдэг зүйлийг, элсэн чихэр гэдэг зүйлийг юу гэж дамжуулж хэлсэн бэ гэдгийг та бүхэнд уламжлая. За тэгэхээр элсэн чихэр бол хариас зөвөрлөгдөж ирсэн хүнс биш юм байна. Гаригаас ер нь бол хариас зөвөрлөгдөж ирсэн хүнсний талаар бол маш олон мэдээллүүдийг урьд нь ярьж байсан тийм ээ. Ярилцж байсан бүгдээр. Тэгэхээр ямар ч байсан элсэн чихэр гэдэг зүйл маань бол хариас зөвөрлөгдөж ирсэн хүнс биш. Угаасаа анханасаа дэлхий дээрээ үүссэн ийм зүйл байна. Тэгэхээр тэгээд үргэлжлүүлээд танай гариг дээрх хүнсний их тодтголтой бүх зүйлсэд их бага хэмжээгээр чихэр агуулгадж байдаг. Байгаль дээр байдаг хүнсэн дээр технологийн аргаар боловсруулсан элсэн сахарыг нэмэх юм бол физик биеийн хүлээн авах чадвар, шингээх чадвар муудаж эхэлнэ. Үүний улмаас хүн төрөлхтөн өвчлөлтөй болдог ба тэднийг сэрэхгүй байх, унтаа байлгах тэр капалуудын хөтөлбөрт ажиллагааны нэг юм гэсэн. За үүний гол шалтгаан нь танай гаригийн эмчлэх, ангаах, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүгээр дамжуулан үргэлж өвчнөд байлгах мөн гол агуулга нь мөнгө гэдэг зүйлтэй холбоотой байна. За тэгэхээр энэ дээр дахиад хөтөлбөрийн талаар ярьсан. Хөтөлбөр гэдэг зүйл нь бүх зүйлийг мөнгөний системээр дамжуулан хараа хяналтандаа байлгах. За түүний хамгийн том хэлбэр нь дэлхийн нийтэд
өвчлөлийг дарах дэлхийн нийтийн хүн амд өвчлөлийг дарах. Өвчин байгаа бол түүнийг ангаах хэрэгтэй бол. Гэхдээ одоогийн ангаах чанар нь ангаах биш, өвчлөлийг зүгээр л нэг хэмжээнд нь тогтоон байлгах, өвдөж буй өвчнийг нь өөрсдөд нь мэдрэхгүй байлгах дээр л анхаардаг. За энэ бол үргэлж хяналтандаа байлгах гэсэн нөгөө л нэг санаа нь гэсэн байна. Тэгээд бол энэ ер нь бол ингээд товчхондоо миний өмнө хэлэх гээд байгаа зүйлийг маш товчлол одоо хэлсэн л байна л да тийм ээ. Тэгээд ер нь технологийн аргаар боловсруулад тэр хэлсэн сахарыг нэмчихээр за тэр физик биеийн хүлээн авах чадвар нь багасаад ирнэ гэдэг маань энерги болгож чадхаа болоод ингээд яг өвчлөлийг үүсгдэг гэсэн тийм ээ. За энэ дээр нэг л одоо өвчнийг нь дурдаад хэлэхэд саяын одоо хөтөлбөртэй холбоотойгоор дэлхийд даяар 350 сая орчим чихрийн шижинтэй хүн байна. За энэ тоо одоо нэмэгдсэн баг. Энэ бол 2020 оны мэдээлэл. Тэгэхээр дэлхийд дээрх нийт эрүүл мэндийн даатгалын мөнгөний 1/7 нь зөвхөн чихрийн шижинтэй хүмүүст зарцуулагдаж байна. Тэгэхээр энэ маш их мөнгөний урсгал дагаад энэ өвчнүүдийг яваад байгаа. Тэгэхээр энэ чихрийн шижин гэдэг зүйлийг бол бүрэн дүүрэн эмчлэх боломжгүй тий. Тэг байнгын нөгөө эмчийн хяналтанд эмийн хэрэглээнд ор байж идэг. За давхар тэр хүн чинь нөгөө нэг зөвхөн одоо тэр хүндээ зориулсан идэж уух хүнс хэрэглэн гээд ингээд маш олон зардал гардаг. Эн чинь өөрөө эрүүл мэндийн даатгал нь ингэж гаргаж байгаа тодорхой хувийг нь л гаргаж байгаа гэсэн үг. Тэгэхээр өөрөө хуваараа бас хувьяасаа мөнгө гаргаж байгаа. Ингээд ерөөсөө мөнгийг одоо яг яриад байгаа тэр хөтөлбөрийн доор хяналтанд байлгах систем гэдгийг одоо илэрлэл нь л ингэ чихрийн шижиг гэдэг нэг их өвчин дээр нь л ингэ харагдаж. Цааш та тэр цаашлаад бол хавдар за бусад төрлийн альцгеймер гэдэг олон өвчнүүд байгаад байдаг гэж түрүүлсэн тийм ээ. За тэгээд өнөөдрийн ярих сэдэв маань бол ингэ болж байна. Товчхон бөгөөд тодорхой ярихыг хичээлээ. Ер нь бол та бүгдтэй сахар ороод байгаа тэр зүйлсүүдийг ярьлаа. Тэгэхээр тэр сахарын холцтой болоод тэр тал дагуулгадах тэр зүйлсийг өөрсдөө ийм зүйл байгаад байгаа мэнэ гэдгийг мэдээд авчих юм бол тэдгээрийг хэрэглэхгүй байж бол чадна шүү дээ тийм ээ. За тэгээд хэрэглэхгүй байснараа хэдхэн хоногийн дотор ямар олон өөрчлөлтүүдийг гаргаж болох нь вэ? За тэгээд бид нар шиг одоо бясалгал дасгал хийж байгаа хүмүүст ямар хэрэгтэй байх нь вэ гэдгийг та бүгдтэй ойлгуулах гэж хичээлээ. За эндээс хэрэгтэй гэсэн мэдээллүүдийг та бүгдтэй түүгээд за жишээлбэл нөгөө ямар төрлийн бүтээгдэхүүнд далд сахар байгаад байна гэсэн тий. За тэрийг яг оруулаадах юм. За энэ дээр тэр жимсний шүүс гэдэг дээр бол сонголтын дээрээ тэр хаяг шавшган дээр маш их анхаарах хэрэгтэй. За мэдээж цэвэр 100% жимсний шүүс бол нэлээд үнэтэй байна. За энэ нь бол ойлгомжтой тийм ээ. За тэгээд маш хадгалах хугацаа бол нэлээд богинотой байна. За ингэж ялгах нь байна. Тэгээд тэр орц найлган дээр жишээлбэл одоо ингэж хурцсан байдаг гэнэ л дээ. 100% одоо өдрийн хэрэглээний 100% витамин С-ийг хангана гэдэг. За энэ нэг талаас харахаар 100% витамин С гэж байгаа юм шиг. Тэгэхээр бол тэр өдрийн хэрэгцээний 100% хангана гэдэг маань өөр утгатай болоо явчихдаг юм байна. Тэгэхээр тэр ундааг бүхэлд нь ууснараа ч гэдэг юм уу одоо тэр дагалдах тэр ус, сахар, махар тэр зүйлийг нь хасаад хийчихсэн ийм зүйл байгаад байдаг гэд энэ шошгыг хараад дээрэс нь уншиж тайлна гэдэг бас одоо нэг талаасаа баг тийм юу тайлаа онцгой одоо тайлаад байгаа маш тий. Одоо тийм яривхтэй төвөгтэй болгоод ирдэг байх нь шүү. За мөн
энэ дээр түрүүн хэлсэнчлэн 2 дахь утгаар оруулаад ирдэг гэсэн тий. 61 янзаар сахарыг биччихдэг гэсэн. За энийг яаж бичдэг вэ гэдгийг нэр нь бас оруулаад та бүгд бас тэр шошго яарлыг анзаарахтаа дээр зүйлс орсон байл энэ бол одоо сахартай юм байна гэдэл ойлгож байна. За юм байна да. За тэгээд асуулт байвал асуултанд хариулаад явахыг хичээе. За энэ би энэ огт дуу нарахгүй байгаа юм бол бичгээр хариулъя. Дуу нь аяархан байгаа даа хүмүүс маань бол нэг гараад ороод ирвэл бас болчих гээд байдаг. Тэгээд ер нь бол утсаар орж байгаа байх гэж бодож байна. Доор байгаа тохиргооны төхөөрөмжүүдээ дээшээ сөхөөд ирэхээр нөгөө товчлууруудыг дээшээ сөхөхөөр спикер гэсэн сонголт гарч ирнэ. Тэгээд чангалчих юм бол дуу нь ирдэг шүү. За тэгээд энэ яриа маань YouTube дээр орно. Шууд биш ч гэсэн сүүлд нь YouTube руу ороод ирнэ тэгэхээр бас нөхөө сонсох боломжтой. За Шарл Лир шүүслэг соловтор чихэр амтагддаг. Сахарын агуулмж ямар болоо? Идээд байх нь зөв гэсэн байна. За тэгээд түрүү хэлсэнчлэн ер нь бол аа энэ байгаль дээр байгаа сахар бол адилхан л сахар. Гэхдээ юугаараа ялгаатай юм гэхээр нөгөө хүний биед үзүүлэх нөлөө нь бага гэсэн шүү дээ. Одоо цусан дахь сахарын хэмжээг огцом өсгөдөггүй байгалийн энэ юунууд бол. Тэгэхээр яах нь вэ? Огцом өсөхгүй байна гэд их хэмжээгээр хэрэглэвэл ялгаа байхгүй л сахарын хэрэглээ өсгөнө гэсэн. Тэгээд тэр зохистой хэмжээнд нь одоо байгалийн хичнээн байгалийн хүнс байсан ч гэсэн байгалийн сахар байсан ч гэсэн зохистой хэмжээнд нь л хэрэглээд ивэл болно. Тэгэхээр тэн дээр анхаарах нь байна. За тэгээд энэ жимсний сортуудыг бас анзаарч ажиглаж явах хэрэгтэй. Ер нь бол тэр хүмүүс чинь хүн гэдэг чинь нөгөө нэг одоо чихрэнд татагдчихсан чихрийн амтлах мэдрэмж улам бүрл одоо буудаад байгаа гэдэг гисэн шүү дээ. Тэр утгаараа энэ жимс тариалж байгаа хүмүүс ерөөс аль болох бас сахарын өндөр агуулмжтай тэр хямд бөгөөд сахарын өндөр агуулмжтай тэр жимсүүдийг тарих хандлагатай байдаг. За энэ бол яг нөгөө манай урт хөршид бол их ажиглагддаг зүйл тийм ээ. Нэг л их сахар амтагдсан алим жимс байгаад идэг. Тэрийг бол одоо амсаад үзэхэд л мэдэгддэг шүү дээ. За энэ дээр Японы Кагоми бас сахартай байдаг шүү гэсэн. За тийм нэг бас тэр чинь сахаргүй гэж сурчлаад байдаг. Тэгээд нөө яарлаг шошгын нөгөө л сайн харах хэрэгтэй л байгаад байдаг. Тэгээд ингэдэг юм байлээ. Тэр Кагоми гэдэг юу чинь бол Японч нөгөө маш өндөр юутай тэр шошго яарлагын дээр маш их анхаардаг. Тэг ингэж сонсч ийсэн. Япон хүнс бол хэрвээ тэр хүнс 100% цэвэр байгалийн одоо барилтаа 100% тэр шүүс биш бол ерөөсөө тэр ориг яг тэр жимснийхэн зургийг оруулах хориотой байдаг. Тэр бүтээгдэхүүний шошгон дээр ориг жимсийг оруулах нь хориотой. Тэр ямар үед болох вэ гэхэд цэвэр 100% жүүс мөн л бол бодит тэр жимсний зургийг оруулж болдгоо гэж хэлсэн. Тэгэхээр Кагомигийн зургийг харахаар нэг тийм зурцсан зураг л байдаг та тийм ээ. Тэгэхээр тэр бол тодорхой хэмжээний тэр одоо ямар чанартай вэ гэдгийг илтгэдэг баг. Өндөр хүнтэй байна. Тэгээд хадгалах хугацаа богино байна. Ангих тусмал илүү байгалийн болоод тэр. Ер нь бол тэгээд альва юм жимсийг нь жимсээр нь
Зөвгийн балыг бол юм нэг үйлдвэрийн дамжлаггүй одоо зөв ичнээс нь авчих шиг сайхан юм байхгүй тий. Зөвгийн балыг байнга хэрэглэдэг зөв гэсэн байна. Зөвгийн бол сайн. Зөвгийн балны талаар тусдаа ярилцлага байгаа. Тэрийг сонсоорой. Зөвгийн бол зөв хөрлөгдөж ирсэн хүмүүсээ гэж байгаа. Тэгээд сайн сайн гэд бас л нөгөө тунгийн тааруулаарай л гэж хэлье. Зөвгийн балыг үл сахарыг орлуулж хэрэглэх өрн боломжтой. Бор үзэм одоо бор үзэм гэхээр яах нь хатаасан жимс шүү дээ. Тэгэхээр түрүү хэлсэнчлэн хатаасан жимсэнд маш их хэмжээний сахарыг хийчихдэгэ. Тэр хатаахын тулд ч гэдэг юм уу, хадгалахын тулд ч гэдэг юм уу ингээд сахарын агуулмжийг бол хийчихдэг. Тэгээ дээрэс нь амттай байлгахын тулд хамаг шим шүлт нь ер нь бол байхгүй болчихж байгаа гэсэн үг шүү дээ. Альва юмыг хатаана гэдэг чинь. Тэгээ тэрийг яг амттай болгохын тулд сахар нэмдэг. За энэ дээр бүр одоо сайн санах юм бол бид нар үнэн мэдлэг анхан шатны сурвалжчид байгаа бол мэдчихэж байгаа. Жимс жимсэн дотроо өндөр сахарын агуулмжтай тэр шүүслэг жимснүүдийг ер нь бол анханасаа бас дэмий гэд хориглосон байгаа даа шүү дээ тий. Энд бол нөгөө шүүслэг тарвс ороод байна. За хам боргоцсон ороод байна. Усан үзм орж байгаа. Дандаа шүүслэг маш их шүүстэй. Тэгээд сахарын агуулмж өндөртэй. Тэр жимс ч гэсэн хэрэглэн өндөрсгөд ихсээд ирвэл яах нь сөрөг нөлөөллөө үзүүлэх нь л байна. Арай одоо нөгөө сахараа бодвол сул сахараа элсэн чихрээ бодвол бага л болох шүү. За банан бас их юу оруулт эв тэмлээ сахартай гэж байлээ. Монгол орныхоо цэвэр байгалийн жимсийг хэрэглэе дээ гэсэн байна. За зөө зөө. Тэгээд та хэд маань одоо дөнгөж сонсож байгаа хүмүүс зөндөл байгаа бах үнэн мэдлийн талаар. Тэгээ энэ хүмүүс маань тэг ч гэсэн бас мэдээлэл болгоё гэд оруулж ирж байгаа. Ер нь бол тэр солонгос хоол гэдэг зүйлсээс бас татгалзаарай. Тэгэд ерөөс тэрийг сахартай гэдгийг мэддэггүй хүмүүс маш их байд юм лээ. Дотор нь одоо сахар байдаг гэдгийг мэддэггүй. Тэгээ яг ингээ тэр сахарыг нь одоо хийж байгааг нь харж л одоо мэднэ үхээс биш үү. Тэгээ идэд идэг. За би сахар хэрэглэдэггүй л гэдэг. Тэгэхээр яг нь зин дүндээ маш өндөр хэмжээний сахарыг хэрэглээл байна. Сахарыг сэргээчний төрөл гэж боддгоо гэсэн байна. За Яна бүрэн манд өдөр юмд сайхан дамжуулалт байна. Жимсээ аваад шүүс шахагчаар шахаж уувал илүү найдвартай гэж ойлгож болох уу гэсэн. Тийм жимсний шүүсний хувьд бол тийм гэсэн үг. Тэгээ яг нөгөө та хэд маань өдрийн одоо зохимжт тэр сахарын хэмжээгээ ер нь бол мэдээд авчих хэрэгтэй. Хүн бол өдөрт нэг засал хөдөлгөөн хийдгүүгээс бас тэр шалтгаална. Тэр нөгөө их энергийг өөрөө хөдөлгөөн хийгээд бас энерги болгоод хүлээгээд авчдаг бол тий бас арай өндөр хэмжээний сахарыг хэрэглэж болно гэсэн үг. Гэхдээ ер нь нэг дунджаар нэг өдөрт нэг 20-оос 30 г. За их л одоо яаж 40 г тэр 40 г одоо цэвэр яг сахар тэрнээс хэтрэхгүй байвал ер нь зүгээр гэдэг юм лээ. Тэгэхээр нөгөө тэр жимс ямар жимс шахаж гин үү тэр нь хэр их сахарт одоо байгалийн сахартай юм. Тэнийг дор их хэмжээгээр уухаар бас яах нь вэ? Тэгэхээр тэрийг өөрөө сайхан зохицуулнаа л гэсэн. Өдөрт нэг аяга алюминий ч юм уу тэг нэг жимсний цэвэр шүүсийг шахаад авахд бол ер нь тэгэл өдрийнхөө бараг сахар чихэрний хэрэгцээг бол хангачиж байна л гэсэн. Баад энэ ойлгомжтой сэдв болохоор та хэднээс маань яг энэ сэдвтэй холбоотой айгуу хөө асуугаад зүйтэй л асуугаал.
Өнөөдөр ярилцлага маань нэг тиймэрхүү болж байна да. Тэгээд дараа 7 хоногоос эхлээд хуурийнхаа дагуу за тэг илүү одоо нөгөө нарийн хэрэгтэй сэдвүүд рүү ороод явна. Тэгээд энэ сэдв маань бол яг нөгөө гинтийн нөгөө багш нар маань юутай холбоотойгоор үйлэнд явсантай холбоотойгоор бас баг зэргийн бэлтгэл тааруу бэлтгэцээ. Гэхдээ яг гол зүйлийг нь аль болох одоо шингээх гэж оролдсон гэдгийг бас ойлгоорой. За баскадаш та солонгос хоолнд сахар орлуулагч маш их ордгоо. Сахарын сироп, эрдэнэ шишин сироп гэдэг амт нь арай сулж ялгаагүй л сахар юм да. Сахар ороогүй хоол гэж алгаа кимчинд хүртэл орно. Сүүлдээ сахаргүй зүйл хайгаад олдгоо боллоо гэсэн. Тэгээд энэ ингээд нийтээрээ масаараа сахарын одоо донтолтонд орчоод байна л гэсэн үг. Ингээд сахаргүй зүйл яг үнэ энд одоо би Францад байдаг. Тэгээ эндээс дэлгүүрт ороод сахарын агуулмжгүй зүйл авах ер нь бол энгийн одоо ялангуяа олон нийт үйлчлдэг тэр дэлгүүрүүд бол хэцүү. Дандаа л сахартай, чихэртэй зүйлс байгаад байдаг. Тэгээд нөгөө зорж очиж бүр одоо био гэдэг тэр сахарын бага агуулмжтай үнэтэй тэр зүйл нь л одоо байгаад байна. Тэгээ мэдээж энийг нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид нар ихэнх үедээ бол тэр амтгүй гэж ойлгож болох ч гэсэн сая хэлсэнчлэн хэсэгхэн хугацаанд сахарын хэмжээгээ тэр багасгаал тэгээ сүүлдээ сахар хэрэглэхээ болоод ирэхээр бүх зүйлийг хамтлах мэдрэмж сайжраад ирнэ гэсэн тийм. Тэгээд яах нь одоо нөгөө өмнө нь амтгүй санагдаж ирсэн зүйлсүүд бол маш сайхан амттай санагдав. Одоо ингэдэг дээр үед за ялангуяа одоо мандарины талаар маш их ярьдаг тийм үү. Шинэ жилээр энэ мандарин гэдэг зүйл маш сайхан одоо мандарин үнэртэхээр л одоо шинэ жил бодогддог гэл ярьдаг штэ энэ. Тэгэхээр энэ зүйл нь яагаад одоо харин одоо мандарин тэр үеийн мандариныг гүйцэхгүй байх шүү гэж яриад байдаг. Энэ бол нэг юу ах нь тухайн үеийн мандарин одоо үеийн мандарин ялгаа байхгүй. За харин ч бүр одоо үеийн мандарин бол нөгөө сортоосоо шалтгаалаад илүү чихэрлэгийг тариалаад илүү л одоо хүчтэй амттай болсон байгаа. Тэгэд байхад л яагаад бид нар мандарин одоогийн мандаринтэй дээр үед байгаад байгаа тэр мандариныг гүйцэхгүй байгаа гэхээр бидний нөгөө амтлах мэдрэмж за тэгээ дээр нь үнэрлэх мэдрэмж уураад байгаа тал байна. Түр ярьсанчлаа. За оюун чимэг юм уу? Өдрийн мэндэ илэгний хэцүү асуудалтай настай хүн байгаамаа. Хоол хүнс зохицуулж хэрэглэж байна. Сахар чихэр ил хэрэглэхгүй л байна. Өөрийн хүнс гараад муу хүнс орно гэж байх уу? Тэгэл тийм юм шиг нүд нь өөр мэд санагдаад байх юм аа. Нүдэнд өөр санагдаад байх юм. Хэрхэн туслах вэ гэсэн байна. За тэгэд энэ далд хэрэглээ, сахарын ил хэрэглээг одоо бууруулсан хүн байхгүй болгосон байна шүү дээ. Тэгээд цаанаа л одоо ингээд өөрт мэддэг нэг хэрэг нөгөө л одоо энэ сахарын далд хэрэглээтэй л холбоотой гэсэн. Тэгэхээр сая хэлсэнчлэн тэр олон төрлийн соус хамтлагчид ерөөс хэрэглэхгүй байгаад тах нь байгалийн гаралтай. За ялангуяа илэгний асуудалтай бол бүр л их сахарын тэр агуулмжтай байгалийн ч байсан гэсэн ер нь юу сахарыг хориглох л багасгах ер нь бүр хэрэглэхгүй байв сайн л гэсэн. Тэгээд тэр фруктоз гэдэг молекул нь илгэн дээр очдог. Тэгээ яг нөө илгэний өөхлөлт за тэгээ цаашлаад янз бүрийн асуудлуудыг үүсгэдэг гэжсэн. Тэгэхээр одоо яг өнөөдрийн миний яриад байгаа зорилго маань бол сахарын мэддэхгүй байгаа тэр далд хэрэглээгээ бүгдээрээ одоо мэддэг болёо. Тэдгээрээс салъя л гэсэн зорилготой байгаа та. Тэгээд дахиад нэг сайн сонсоорой. Тэгээд энэ руу хэлсэн далд хэрэглээрээ
багасгаарай. Тэгээд ирэхээр яах нь үнэхээр л яг энэ сахартай холбоотой зүйл байгаад байгаа бол илэгний асуудал нь сахартай холбоотой бол хамаагүй дээрдээ сайжирч эхэлнэ. За тэгээд за энэ асуулт асуусан маань бол маань амар чадвар цоож байгаа юм байна шүү дээ. Тэр бол олон төрлийн мэдээллүүдийг авсан л байгаа юм байна. Сая одоо ингэж яах хэрэгтэй. Бид нар энийг одоо яаж ашиглах вэ гэхээр сая хэлсэнчлэн бид нарын бие ямар асуудалд үүсдэг вэ гэхээр нөгөө бид орж ирсэн сахарыг энерги болгож хувиргаж биедээ шингээж чаддаггүй байх нь шүү дээ. За тэгээд энэ илгэний үйл ажиллагаа тэр муудсан бол ингээд тэгэхээр тэрийг эрчимжүүлэх команд тушаалыг идэвхтэй бактериудаа яг зориулж өгнө гэсэн үг. Идэвхтэй бактериудад команд өгнө гэдэг маань ер нь тухайн зүйлийг эдгээ, ангаа гэдэг нэг ерөнхийд нь команд өгчөж болно тийм ээ. Бас яг бүр зориулаад яг энэ зүйлийг ингэж хий гэсэн тэр командыг бас өгж болдог шүү. Тэгэх тусам илүү үр дүнтэй болдог. Гэхдээ хамгийн чухал нь зөв команд өгөх хэрэгтэй. Хэрвээ нарийн командуудыг өгөх гэж байгаа бол яг л одоо тухайн одоо зөв хэрэгтэй командыг нь өгөх хэрэгтэй. Мэдэхгүй байж буруу команд өгөх бол бас болохгүй гэсэн. За тэгэхээр энэ сонсогчийн маань за энэ ур чадвартын маань хувьд бол тэр зүйлийг хийж хэрэгжүүлж болох нэ. Зөв командыг өгөх хэрэгтэй. Ангаах дасгалуудыг хийхдээ зөв бодолтой байх. Яг хаана юуг мэдрэх, яаж зохицуулах уу гэдгийг мэддэг байх хэрэгтэй тий. За сайхан олон төрлийн мэдээлэл авлаа гэсэн байна. За энэ дэр дэлгүүрээс сахар ороогүй хүнс авна гэдэг боломжгүй болсон байна. За тэгээд сахар хэрэглэхээ болохоор идэж буй бүхнээс сахар амтагддаг юм байна гэсэн байна. Хэлээд болов маань. Тий. Тэгээд түрүүн этрогоруудын үгийг дамжуултыг мэдээллийг сонссон бол юу гэж хэлсэн бэ гэхээр манай дэлхий дээр байгаа бүх төрлийн энэ хүнслэх зориулалттай бүтээгдэхүүнүүдэд их бага тодорхой хэмжээгээр бүгдэнд нь сахар агуулгадаг. Буюу энерги агуулгадаг гэсэн шүү дээ, тий. Тэгээд тухайн зүйл нь бидний амтлах мэдрэмж хүрж гэнэ үү хүрэхгүй байна уу л гэдэг байгаа дах нь. Тэгэхээр сахар амтагдахгүй байгаа гэдээ энэ сахаргүй зүйл гэж ойлгож өрөөсө болохгүй. За энийг бол одоо ингэ мэдрээ сахар хэрэглэхээ багасгаад өөрөө мэдрээд явж байгаа юм байна. Дээд чатны суралцагч маань хэлсэн байна. За ами Базарван Жимс байгалийн амттан сахар чихэр тухгүй идэхгүй байхаар энэ талаар огт бодохгүй болдогч шууд усаар бас сахар хүртэл яваад байдаг юм байна да. Чихэр идэхээр ам түлдэг байгаа мэдрэмж төрөөд амнаасаа шууд гаргаж хайдаг. Харин далд хэрэглэн дээрээ бас ажиллах хэрэгтэй юм байна гэсэн. За сайн байна. Энэ бол яг хумсар цүнстэйгээ бүрэн дүр холбогдсны шинж. Чихэр өөрт хортой зүйлс хэрэглэхээр тийм үү? Угаасаа хэрэглэхгүй мэдрэмжтэй. Хэрвээ хэрэглэсэн тохиолдолд шууд сөрөг мэдрэмж төрөөд гаргаж ийн гэж шүү дээ. За энэ бас манай дээд чатны суралцагч маань мэдрэмж байна. Сайн байна. Амттанд сатагдаггүй өвгдийн маань ухаан энэ бүхнийг мэдэж байсан байх шүү дээ гэсэн байна. Тий. Ер нь бол тэр мөсөн чихэр гэдэг зүйл те нэлээд л ер нь сүйд л Оросуудаас л болов орж ирсэн байх гэж бодож байна. За тэрнээс өмнө бол яах нь сахар гэдэг зүйлийг бол эргэлдэгч байсан. Угаасаа тэр сахарын
өндөр агуулмжтай ургамал нь бол манай Монгол оронд бол ургадагч байсан. Харин тэр тараг мараг цагаан эднээсээ сахарыг нь мэдэрдэг байсан баг. Нэг бол мэдээж мэдэрдэг байсан баг тийм ээ. За Солонгос хоолнд нууцаар сахарын агуулмж агуулгадаг байсныг шинээр ойлгож авлаа. За чухал мэдлэг эвслээ гэсэн байна. За тий. За тэгвэл болоо тоо. Энэ помидоронд маш их сахар байдаг гэсэн одоо мэдээлэл байна. Гэхдээ би энийг бол яг 100% батлахгүй. Ямар ч байсан паста за тэгээд энэ кетчуп ялангуяа энэ кетчуп болгочоор помидор чинь уул нь бол нөгөө бид нар чинь кетчупыг помидор гэж бодоод тийм үү? Улаан лойл гэж бодоод идээд өмсөндөө хэрэглээд байдаг. Гэтэл тэр бол тэрний чинь нөгөө 30% нь цул сахар болж тараад байна шүү дээ. За хэрвээ энэ помидор маш их сахар агуулгадаг хүнсний ногоо гэж хэрвээ энэ зөв мэдээлэл бол энэ дээр нэмээд одоо сахар өгдөг байна. Ер нь бол сахарлаг, чихэрлэг хүнсний ногоонууд бол байгаа л та тийм. Луунгаас ахвал. Тэгээ помидор гэхдээ яг вэ? Улаан лойл бол хэрэгцээтэй чанар нь дагаад өндөр баха. Тусыг төлжүүлэх энэ төр гээд маш олон төрлийн эерэг шинж чанаруудтай шүү дээ. Магадгүй кетчуп ч юм уу за тэр пастаны соус тэр зүйлтэй бас байж андуурсан байж магадгүй. За хэрэгтэй мэдээлэл авлаа. Тал цаахын талаар ойлголоо гэсэн. За юм байна да. Тэгээд өнөөдрийн зорилго маань тэгвэл бүтжээ. Энэ яриа маань төв рүү орж хорн та бүхэн маань тэгээд тааш нь хүмүүс өдрөө тараагаадгүй дүгнэ үсттэй. Өнөөдрийнхөө богино ярилцлагыг ингээд өндөрлөе. Та бүгд маань өнөөдрийн амралтын баятай тогтоо сайхан өнгөрүүлцгээгээрээ. За мөн багш нар маань явсан үйл нь түнжтэй сайхан болох болтугай гэд бүгдээрээ хурайлаад, хувьдаа хурайлаад өнөөдрийнхөө сайхан ярилцлага өндөрлөе дөө. За